Монгол улсын засгийн газрын шинээр томилогдсон гишүүдэд хандаж үг хэлье. Монгол улсын ерөнхий сайдаа Монгол улсын их хурлын гишүүдээ өнөөдөр Монгол улсын засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг баталж төрийн бодлогыг хэрэгжүүлэх шинэ баг үүрэгт ажилдаа орж буй түүхэн мөч тохиож байна. Энэ бол зөвхөн улс төрийн шинжилэл биш, харин иргэдийн итгэлийг хүлээж шинэ хөгжлийн гарцыг нэг хариуцлагатай цаг үе юм а. Монгол төрийн туйлын зорилго бол ард иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлж, шодрог ёсыг тогтоож, үндэсний хөгжлийг урагшлуулахад оршдог. Тиймээс өнөөдөр томилогдож буй шинэ сайд, яамдын удирдлагууд, үүрэг хариуцлага, хүлээлт өндөр цаг үед албан тушаалдаа томилогдож байна. Шинээр томилогдсон салбарын сайдуудад амжилт хүсгийн ялдамд анхааруулах зүйлсийг товч танилцуулъя. Тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засгийн хөгжлийн сайд, гадаад худалдааны бодлогыг засгийн газрын төвшөнд онцгой анхаарч, яам тоорондын ажлын уялдаа холбоог нэгт зохицуулж, урсгал данс төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, валютын нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг докторжуулах, шат дараатай бодлогын арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Өнөөдрийн үүсэт байгаа асуудлуудыг шийдэхийн хажуугаар нүүрсэн дээр тогтож байгаа өнөөгийн бүтцийг халж, илүү төрөлдсөн олон тулгуурт эдийн засгтаа болох ажилд ач холбогдол өгч, илүү хурдвчлуулах шаардлага байгааг өнөөдрийн нөхцөл байдал бидэнд сануулж байна. Хөрөнгө оруулалт худалдааны газрыг үр дүнд чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг татахад шаардлагатай эргэцэн орчныг бүрдүүлэх, болохгүй байгаа зүйлсийг цаг алдалгүй сайжруулж, өөрчлөх саналыг улсын хурлд өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэх нь үүссэн байгаа энэ орчинд хамгийн чухал болоод байна. Эдийн засгийн хөгжлийн яамны дэргэд судалгаа шинжилгээний хүрээлэнгүүдийг төвлөрүүлж, нэг дээвэр дор хоорондын уялдаа холбоог хангасан нэгдсэн бодлого явуулах боломжийг судалж үзхийг ерөнхий сайдаас хүсэж байна. Монгол улсын сайд засгийн газрын хэрэглэх газрын дарга төрийн албаны дунд урт хугацааны хөгжлийн зураглалыг бүрэн тодорхойлж, процессын дахин инженерчлэл хийж, үр ашиггүй зардлыг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлд үйл ажиллагаагаа эрчимжүүлэх нэн шаардлагатай байна. Тэр дундаа төрийн байгууллагын давхардсан чиг үүргийг зохицлох, чадахын зарчим суурилж, төрийн албан хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн шинэ хэлбэрүүдийг нэвтрүүлэх, иргэдийн төр дэтгэх итгэлийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Энэ хүрээнд төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад холбогдох талууд төрийн албаны зөвлөл, улсын их хурл дээр байгуулагдсан ажлын хэсэгтээ хамтран ажиллаж, намрын чуулганд багтаан хуулийн төслийг оруулж ирэх нь зүйтэй байна. Ялангуяа засгийн газрын хэрэглэх газар, салбар дундын уялдааг хангах, хүний нөөцийн бодлогоо зангидах, ойрын ирээдүйд үүсэх ажиллах хүчний хомсдол, технологиос хамааралтай ажлын байрны шилжилт зэрэг хүний нөөцөө бодлогоор бэлтгэхэд анхаарах ёстой. Төрөөс үзүүлэх үйлчлэгийг төр хувийн хөвшил болон төр хувийн хөвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх арга замыг тодорхойлж, төрийн үйлчлэгээний чанар, хүртээмжийг илүү нэмэгдүүлэх, мөн төрийн өмчит хуулийн этгээдийн удирдлага зохион байгуулалтыг шинжилэн сайжруулж, үйл ажиллагааны үр ашиг, ил тод байдлыг нэмэгдүүлж, зардал бууруулах, компаниудыг хөгжлөх ажлаа эрчимжүүлэх шаардлагатай. Сангийн сайд үүссэн байгаа нөхцөл байдал зөв үнэлэлт өгнөлт өгч, хөрөнгө оруулалтын ирэмб, дэс дарааллыг эргэж харсан, мега төслүүдийг эдийн засагт дарамт болохгүйгээр хэрэгжүүлэх шийдэл гаргасан төсвийн тодтгол оруулж ирэх шаардлагатай. Төсвийн үр ашигтай зарцуулалтыг нэмэгдүүлэх шаардлагагүй, төвчж болох зардлыг танахаас гадна юуны төрөнд эрчим хүчний салбарын үйлчлэлтийн бэлтгэл ажилд шаардлагатай хөрөнгө мөнгийг цаг алдалгүй хурдан шуурхай шийдвэрлэх хэрэгтэй. Эрүүл мэнд улс төрийн салбарыг хөндөөхгүйгээр дунд урт хугацаанд улс орны өрсөлдөх чадвар, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын төслүүдийг хөндөөхгүйгээр төрийн албыг илүү чадварлаг, бүтээмжтэй болгох явцад эдийн засгийн идэвхжил, эрэлтийг анхаарч, эдийн засгийн өсөлтийг агшаахгүй байх тийм тэнцвэрийг олсон шийдвэр гаргах ёстой. Эрүүл өрсөлдөөнтэй эдийн засгийн орчныг бий болгохын тулд иргэд аж ахуйн нэгжүүдэд ээлтэй татврын цогц реформ хэрэгжүүлэхийг ард иргэд хүсэж байна. Иргэд аж ахуйн нэгжүүдэд тулгарч байгаа хүндрэл, гарч байгаа асуудлыг хандлага өөрчилж, жижиг том гэж ялгахгүй шийдвэрлэх нь эдгээр эдийн засгийн идэвхжилд эерэг нөлөө үзүүлэх юм а. Хууль ба журмын зохистой харилцааг хангах, хуулиас давсан журмуудыг зэгцлэх хүрээнд хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг парламент энэ өдрүүдэд хэлэлцэж байна. Хууль бодлогдсны дараа энэ хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлууд өрнөх учиртай. Мөн хуулийн хэрэгжилтийг хангаж одоо хүчин төгөлдөр байгаа хуулиуд дэх журам батлах холбоотой заалтуудыг хуульд нийцүүлж өөрчлөх шаардлага бий. Үүнд засгийн газрын хэрэглэх газар, хууль зүйн тод хэргийн яам тухайлан анхаарч ажиллах ёстой.
Манай улс 1998 онд улсын хурлаас тогтоол гарган эрх зүйн шинжилгээний хөтөлбөр баталж, эрх зүйн шинтгэлийн 7 чиглэлээр системтэй цогц ижвэрэн байдлаар хийж байсан удаатай. Энэ хөтөлбөр хэрэгжиж дууссан. Одоо эрх зүйн шинтгэлийн 2 дахь шатыг эхлүүлэх шаардлага бий. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эрх зүйн шинтгэл 2 хөтөлбөрийг батлуулж хэрэгжүүлэхээр заасан боловч жил тойрч байхад энэ хөтөлбөр улсын их хурлд орж ирээгүй байна. Хууль зүйн дотоод хэргийн яам үүн дээр даруй анхаарч, намрын чуулганаар өргөн барьж, хэлэлцүүлэн батлуулах хэрэгтэй. Ингэхдээ төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах, хувийн салбарын бизнес, үйлдвэрлэл худалдаа, арилжаа, шударга өрсөлдөөнийг дэмжих эрх зүйн цогц бөгөөд системтэй, логик уялдаатай шинтгэлийн бодлогыг боловсруулах шаардлагатай байна. Төрийн бизнес данхаадаг биш, харин иргэдийн бизнес цэцгэлдэг тийм эрх зүйн шинтгэлийн бодлого боловсруулж, шуурхаа оруулж ирэх хэрэгтэй. Уул уурхайн салбарт гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг өндөр байлгахад нэн чухал ач холбогдолтой. Ашиг тусламжийн хууль, хөрөнгө оруулалтын хууль, компани тухай хууль, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хууль зэрэг хуулиудын шинтгэл, нэмэлт өөрчлөлтийн уялдаа холбоог сайжруулах зэрэг нэн тэргуунд анхаарах асуудлууд бий. Ялангуяа энэ салбарын гол хууль болох ашиг тусламжийн тухай хуулийн шинжилсэн найруулгыг батлуулж, хуулийн хэрэгжилтэнд хөрөнгө оруулагчийн итгэлцлийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Нөгөө талаараа байгалийн баялаг бол шахагддаг баялаг. Ийм доктортой, хариуцлагатай, нэм үрдэг шингэсэн уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэл бий болгох, хайгуул олборлолтод ногоон технологи нэвтрүүлэх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлд ахиц дэвшил гаргаж ажиллаарай. Цөлжилтөд тэмцэх нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын баг хурал буюу COP17 хурлыг зохион байгуулах ач холбогдол, түүнээс Монгол улсын байгаль хамгаалалт гадаад улсуудаас оруулах хөрөнгө оруулалтыг өндөр хэмжээнд хүргэн ажиллахад онцгой анхаарал хандуулж ажиллах ёстой. Нөгөө талаас уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг яриад л байдаг, өнөөдрийг хүртэл оновчтой боловсруулсан цаг үедээ нийцсэн хуулийн төсөл өргөн мэдүүлээгүй байгааг онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Боловсролын салбарын хувьд боловсролын гол хөдөлгөгч хүч бол багш. Гэвч манайд багш мэргэжлэр төгсөгчдийн зөвхөн 33% нь багшилж, тэдний 60 орчим хувь эхний 5-8 жилдээ ажиллаа орхиж байна. Учир нь залуу багш нарын цалин бага, нийгмийн баталгаа хангалтгүй, орон сууц, эрүүл мэнд, гэр бүлийн дэмжлэг хомс байна. Тиймээс багшийн нийгмийн баталгааг сайжруулж, орон сууц, эрүүл мэнд зэрэгт чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай. Сургалтын хөтөлбөр нь 2012-оос 14 онд боловсруулсан тул өнөөдрийн технологи цаг үетэйгээ нийцэхгүй байна. Ирэх хичээлийн жилээс шинжилсэн ирээдүйн ур чадвар чиглэсэн хөтөлбөрүүдийг боловсруулж, багш нарын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай. 3 дугаарт хот хөдөөгийн эдийн засгийн ялгаанаас үүдэлтэй боловсролын тэгш бус байдал улам гаарсаар байна. Алслагдсан орон нутгийн хүүхдүүд хотын хүүхдүүдээс 7 жилийн хоцрогдолтой байна гэсэн судалгаа гарчээ. Иймд боловсролын хүртээмжийг тэгштгэх, захин сургалтын дэд үтцийг сайжруулах, өдийн цаг хөтөлбөрийг бүх дунд ахлах ангийн сурагчдад хамруулах, багшийн хангамжийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэх шаардлага өнөөдрийг хүртэл хүлээсээр байна. Эдгээр чиглэлүүдээр шуурхай ажиллах нь Монголын боловсролын чанарыг сайжруулж, ирээдүйн доктортой хөгжлийн үндэс болно гэдэгт итгэлтэй байна. Монгол улсад 2024 оны байдлаар нийгмийн халамжийн үйлчилгээнд жилдээ 2.3 их найт төгрөг зарцуулж байна. Цаашид нийгмийн халамжийн зорилттой төлгийг сонгохдоо өрхийн амжиргааны төвшөнд цөөрлөх, тогтолцоог бүрдүүлэх бодлогыг баримтлах шаардлагатай. Бид халамжаас хөдөлмөрт гэж олон жил ярьж байгаа. Монгол улсын ажиллах хүч буюу хөдөлмөрийн насны 100 хүн тутмын 62 хүн хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй оролцож байна. Тиймээс хөдөлмөрийн зах зээлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой. Иймд хөдөлмөрийн тухай хууль, нийгмийн даатгалын тухай хууль, хувь хүний орлогын албан татврын тухай хуулиудыг өөрчилж, хөдөлмөрийн зах зээлийг либералчилж, хөдөлмөр эрхлэх сонирхолтой хүн болгоныг дэмжих бодлогыг баримталж ажиллах ёстой. Мөн хувийн хөвшилд нийгмийн даатгалын шимтгэл, бусад татвар хураамж маш хүнд дарамт болж байна. Татвар төлөөгүй, нийгэм даатгалын өглөгтэй гэсэн шалтгаанаар аж ахуйн нэгжүүдийн дансыг хаадаг явдал их гарч байна. Тиймээс тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа хэвэн явуулах, орлого олж, төлбөр хураамж, ашиг олох боломжийг олгодог болох хэрэгтэй. Нөгөө талаар нийгмийн даатгалын сан жилдээ хэдэн зуун тэрбум цаашдаа хэдэн их наядаар улсын төсвөөс татаас авахар тооцоолол гарч байна. Иймд энэ сангийн тогтолцоог сайжруулж, улс төрөөс хараа тус болгох, аж ахуйн нэгж байгуулах, иргэдэд дарамт болж байгаа шимтгэлийг зэгцлэх асуудалд онцгой анхаарч ажиллах шаардлагатай. Зам тээврийн салбарын хувьд төмөр замын бүтээн байгуулалтыг хугацаанд ашиглалтанд оруулахад онцгой анхаарч ажиллах шаардлагатай. Монгол, Орос,
Хятадын эдийн засгийн коридорын төмөр замыг шинчлэх, тээврийн уялдааг холбоог сайжруулж, логистикийн төвүүдийг хөгжүүлэх, төрийн өмчөд төмөр замын компаниудын бүтцийн давхцлыг арилгаж, менежментийг сайжруулах. Мөн тээврийн аюулгүй байдал, стандарт, хяналтын тогтолцоог шинчлэх нь бидний өмнө тулгамдж буй зорилтууд тул эдгээрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд салбарын сайдын манлайлал, олон улсын хамтын ажиллагаа болон хувийн хэвшлийн идэвхтэй оролцоо нэн шаардлагатай. Сүүлийн жилүүдэд соёл аял жуулчлалын салбарт ихээхэн ач холбогдол өгч, үндэсний бүс нутгийн олон улсын хэмжээний тодорхой ахиц гаргаж ажиллаж чадсан. Цаашид энэ салбарыг өөрийгөө тэтгдэг, эдийн засагт бодит төв нэмрээ оруулдаг салбар болгон хөгжүүлэхэд шин сайд анхаарч ажиллах хэрэгтэй. Энэ чиглэлд чадхаа бөхжүүлэхэд илүү анхаарах, үндэсний ууламжлал, соёл, өв тээгчдийг бодлогоор дэмжих, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягт залуус хүүхдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, дадал хэвшлийг тогтооход анхаарч ажиллах хэрэгтэй. Барилга орон сууцчлалын салбарт хот суурин газрын төлөвлөлтийг тэнцвэртэй, төвлөрлийг саруулах, иргэдийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, зорилтод бүлэг чиглэсэн хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх ажлыг шатараатай зохион байгуулж, шин суурьшлийн бүсийг хөгжүүлэхдээ барилгын стандарт, хяналтыг олон улсын жишигт нийцүүлж, дид үтцийг оновчтой, хүртээмжтэй төлөвлөдөж хэрэгжүүлж ажиллах нэн шаардлагатай. Мөн улсын их хурал дээр хот суурин газрыг орон сууцчлуулах, ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, иргэний шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийг хангах зорилгоор хот дахин төлөвлөлттэй холбоотой ажлын хэсгүүд байгуулагдсан ажиллаж байгаа. Энэ ажлын хэсгүүд өргөн хүрээнд ажиллаж, судалгаа шинжилгээ, хэлэлцүүлгүүдийг хийсэн бөгөөд ажлын хэсгийн санал дүгнэлттэй танилцаж, анхаарч, дэмжиж, хамтарч ажиллах хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн салбарт Атрын 4-р аян, хүнсний хувьсгал, шинэ хоршоо, чинээлэг малчин зэрэг бодлогын хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлснээр хөдөө аж ахуйн бүтцийн шинжилэл бодит ахиц гарч, орон нутгийн эдийн засгийн итвэх сэргэж, хүнсний хангамжийн доктортой байдал сайжрах нөхцөл бүрдэж буйг онцлон тэмдэглэж хэлхэн зүйтэй. Эдгээр хөтөлбөр нь хүнсний үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн тогтолцоог боловсронгуй болгож, иргэдийн эрүүл мэндийн баталгааг хангах үндсээр болж байгаа бөгөөд цаашид доктортой үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, санхүүжилтийг доктортой байлгах, үр дүн суурилсан дэмжлэгийн тогтолцоог төгөлдржүүлэх шаардлага урган гарч байна. Энэ хүрээнд салбарын бодлого хэрэгжилтийг улам бүр болсонгүй болгох, нэгдмэл чиг хандлагатай уялдуулахад холбогдох байгууллагуудын дэмжлэг, оролцоо чухал ач холбогдолтой юм а. 2024 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд хөдөө аж ахуйн салбарын эзлэх хувь нь 8.8% байгааг ойрын жилүүдэд 20% хүрэхийг зорж хөдөө аж ахуйн сэргэлт бий болгох ёстой шүү. Мөн улсын их хурал дээр байгуулагдсан ажлын хэсгээс хүнсний тухай, хүнсний аюулгүй байдлын тухай, хөдөө аж ахуйн тухай шинжилсэн болон анхдагч хуулиудын төслийг боловсруулж хэлэлцүүлэхт бэлэн болсон. Эдгээр хуулийн төсөл батлагдсанаар иргэдийн амжиргаа сайжирч, үндэсний үйлдвэрлэл хөгжих, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал бодиттой хангагдах нөхцөл нь бүрднэ. Мөн хүн амын хүнсний эрүүл доктортой байдал суур өөрчлөлт гарч, хүнс хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн урт хугацааны үндэс тавигдаж, хотоос хөдөөрөж эхэлсэн хүн ам, эдийн засгийн урсгал бодиттой бий болж чадна. Иймд дээрх хуулийн төслүүдийг хэлэлцүүлэх, батлуулахад хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбараас идэвхтэй оролцож, зохих дэмжлэгийг үзүүлж, нэгт ажиллах нь зүйтэй. Улмаар хуулийг хэрэгжүүлэх, бэлэн байдлыг хангах, энэ чиглэлд иргэдийн мэдлэг, ойлголтыг сайжруулах ажлыг зохион байгуулах нь зүйтэй байна. Саяхан нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрөөс Монгол улсын хиймэл уюунд бэлэн байдлын үнэлгээг хийж, 5-аас 3 буюу системчлэгдэх үе шатанда ахиц дэвшил алгуур байгааг онцлсон байна. Иймд хиймэл уюун ухаан, их хөгжлийн бодлого, стратеги батлуулах, ажлаа эрчимжүүлж, гол сорилт болох хөдөө орон нутгийн дид бүтцийн асуудал, төрийн албан хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэн ажиллах чиглэлд дөрвтэй алхам хийхийг цахим хөгжил хариуцсан сайдад анхааруулж хэлье. Хиймэл оюун ухааны хөгжүүлэлт, ашиглалт, хэрэглээг нэвтрүүлэх, дэмжих, мэдээллийн аюулгүй байдлыг хангасан тогтолцоог яаралтай бүрдүүлж, бодит ажил хэрэг болохгүй бол улс орнуудын хөгжлийн ялгаатай байдал ихсэх, дижитал эдийн засгийн хөгжлөөс хоцрох эрсдэл биеийг анхааралтай авч ажиллах нь зүйтэй. Эрчим хүчний салбарт нэн анхаарч ажиллах шаардлагатай. Цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатай дид үтцийн бүтээн байгуулалт, сэргээн засварлалт, найдвартай ажиллагаанд бэлдэж, нэн тэргуунд 3-р цахилгаан станцын гэмтлийн асуудлыг нарийн тодорхойлж, өвлийн улирлаас өмнө хэвийн байдалд шилжүүлэх,
шаардлагатай бол үндэсний аюулгүй байдлын зөвлөлд асуудлаа яаралтай танилцуулж ажиллах шаардлагатай. Улсын хурал дээр эрчим хүч, дулааны хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг ажиллаж хилцүүлэг өрнөж эхэлсэн. Тус хуулийн төслүүдийг өргөн хүрээнд хилцүүлэх, салбарын хуулиудыг жишг байдлаар батлуулахад идэвхтэй хамтран ажиллах нь салбарын сайдаас ихээхэн шалтгааллах зүйл юм а. Энэ салбарын хууль эрх зүйн орчныг дөрвтэй сайжруулж, эрчим хүчний либерал бодлого барих, эрчим хүчний дутагдлаа ойрын хугацаанд арилгах, зорилго хангагдах боломж өгдөг юм а. Мөн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг илүү дэлгэрүүлэх, баруун бүсгийг сэргээгдэх эрчим хүчээр хангах тал дээр ач холбогдол өгөх, байгаль дээлтэй шинэ технологи нэвтрүүлэх, доктортой байдлыг хангах чиглэлд арга хэмжээ авч ажиллахыг эрчим хүчний сайдаас хүсэж байна. Эрүүл мэндийн тулгамдж байгаа үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог оновчтой болгох, хүнс эмийн хяналт зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр улсын хурал дээр 3 ажлын хэсэг байгуулагдсан ажиллаж дүгнэлтээ гаргаж байгааг эрүүл мэндийн сайдаар шинээр сонгогдсон Чимбэр өнгөшин мэдэж байгаа. Энэ ажлын хэсгүүд өргөн хүрээнд ажиллаж судалгаа шинжилгээ хэлэлцүүлгүүдийг хийсэн ажлын хэсгийн санал дүгнэлтийг анхаарч ажиллах нь зүйтэй байна. Тухайлбал эмнэлэгт хэвтүүлэн эмчилүүлж буй тохиолдлын 30-40% нь хэвтүүлэн эмчилүүлэх шаардлагагүй. Амлалтаараар тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой тохиолдлууд гэж дүгнсэн байна. Энэ мэд нөхцөл байдал нь эрүүл мэндийн тогтолцооны санхүүжилтийг хянах, зардлын үрийн өгөөжийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байгааг харуулж байна. Одоо мөрдөгдөж байгаа эрүүл мэндийн үйлчилгээний санхүүжилтийн арга нь тоо хэмжээнд тулгуурласан. Тэр хэрээр эмнэлгүүдэд эдийн засгийн сонирхол төрүүлж байгааг эрс өөрчилж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарт үндэслэн санхүүжилт олгох загварыг бий болгох шаардлагатай гэж үзэж байна. Монгол улс эрүүл мэндийн даатгалын хураамжийн хөв хэмжээгээр хамгийн бага улсуудын нэг хэвээр байгаа нөхцөлд санхүүгийн хязгаарлагдмал нөөцийг хүн амын өргөн хүрээний тусламж үйлчилгээнд яаж оновчтой хуваарлах уу гэдэг асуудал өнөөдөр эрүүл мэндийн салбарт тулгамдж байна. Үүний тулд бодлогын шинэ санаачлаг шийдэл гарган ажиллаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хот өдөөгийн ялгааг арилгах, тусламж үйлчилгээний зардлын давхардлыг шийдвэрлэх хэрэгтэй. Хүнд нь цаг алдалгүй хүргэдэг байх тийм санхүүжилтийн загвар хийх эрх зүйн орчин бүрдүүлэх санаачлагыг улсын их хурал дэмжиж ажиллана. Монгол улсын 34 дахь ерөнхий сайд Гомжвын Зандан шатар болон шинээр томилогдсон засгийн газрын гишүүд сайд нарт ажлын өндөр амжилтыг хүсье. Монгол улс хөгжин цэцэглэх болтугай. Баярлалаа. За ингээд